Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын хуралдаанаар Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 41-р зүйлийн 41-9, 44-р зүйлийн 6 дахь хэсэг, Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2, 14-р зүйлийн 1-2 дахь хэсэг, 16-р зүйлийн 9 дахь заалтын холбогдох зохицуултыг зөрчсөн эсэх маргааны хянан хэлцээд 2025 оны 6-р сарын 26-ны өдөр 3-р дүгнэлт гаргасан. Улсын хурл уг дүгнэлтийг хэлэлцээд 2025 оны 3-р сарын 27-ны өдөр Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 41-р зүйлийн 41-9 дахь хэсэгт Монгол Улсын хурлын гишүүн сонгуульд нэр дэвшгээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй гэж 44-р зүйлийн 44-ийн 6 дахь хэсэгт энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчдод хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 14-р зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шийхийн өмнө тэгш эрхтгш байна. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүнийг албан тушаалаар нь ялгуурлан гадуурхаж үл болно. 16-р зүйлийн 9 дахь заалтад төрийн байгууллагад сонгогдох эрхтэй гэснийг тус зөрчсөн байна гэсэн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталсан билээ. Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйлийн 84-ийн 3 дахь хэсэгт хууль тогтоол Монгол Улсын үндсэн хуульд нийцээгүй гэсэн цэцгийн дүгнэлтийг улсын хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль шийдвэрт зохих нэмэлт өөрчлөлт оруулна гэж мөн зүйлийн 84-ийн 5 дахь хэсэгт энэ хуулийн 84-ийн 3-т заасан хууль тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар засгийн газар холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй гэж заасан тул төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 4-р сарын 1-ний өдрийн 3-р тогтоолоор улсын хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт зохих нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Ц сандаг очроор ахлуулан гишүүдэд улсын хурлын гишүүн Б Батбаатар, О Номын Чимэг, Г Уянга Хишиг, Ö Шижир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 41-р зүйлийн 41-9 дахь хэсэг буюу улсын хурлын гишүүн сонгуульд нэр дэвшгээр бол хийсэн ажлын тайлангаар нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материал тооцохгүй байх агуулгатай хэсгийг хүчингүй болсон тооцох. Мөн хуулийн 44-р зүйлийн 44-ийн 6 дахь хэсгийн улсын хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчдод хийсэн уулзалт болон тус хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй байх зохицуултыг аливаа этгээд гисэн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор зохион байгуулсан уулзалт болон тус хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй байхаар өөрчлөхөөр хуулийн төслийг боловсрууллаа. Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 48-р зүйлийн 48-ийн 1-ийн 1 дахь хэсэгт заасан ээлжид сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал нөхөн ээлжид тус сонгуулийн тухайд сонгуул товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуултад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж тус хуулийн 41-р зүйлийн 41-9 дахь хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан болно. Тус хуулийн 48-р зүйлийн 48-ийн 1-ийн 1 дахь заалтад заасан эд зүйл тараах гэсэнд хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй байна гэж ажлын хэсэг үзсэн болно. Байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 4-р сарын 1-ний өдрийн 3-р тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс үлдгэсэн Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шийдвэрлэж хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.